Николай Алексеевич Заболоцкий. Стихотворение «Не позволяй душе лениться». Читает Аслан Гирел Айомбиев. Не позволяй душе лениться, чтоб в ступе воду не толочь. Душа обязана трудиться и день, и ночь, и день, и ночь. Гони ее от дома к дому, тащи с этапа на этап, по пустырю, по бурелому, через сугроб, через ухаб. Не разрешай ей спать в постели при свете утренней звезды. Держи лентяйку в черном теле и не снимай с нее узды. Когда ты вздумаешь подлажку, освобождая от работ, она последнюю рубашку с тебя без жалости сорвет. А ты хватай ее за плечи, учи и мучай до темна, чтоб жить с тобой по-человечи, училась заново она. Она рябиняя и царица, она работница и дочь. Она обязана трудиться и день, и ночь, и день, и ночь. Сэтгэлээ залхууд бүү эзэсвэл, уурын дус мэдэхгүй тул өөрийгөө залхууд бүү эзэсвэл, өдөр шөнө өглөө оройгүй сэтгэл гэдэг сэтгэх ёстой. Залхуурлыг нэг газраас нөгөөд хөөждөө шатнаас шатанд өргөж гарах. Элсэн цэл унаангийн модон дундуур цасан хонгор онхолдонхлоорч ирв. Үүрийн цолмон гээд байхад үгшэртэл битгий унтаад бай. Залхуу хоргоо заавал хазаал, залхуу хоргоо шоогдрол хавчинхөө. Ажилд бүхнээс цогтон залхуурч аяд тавьж залхуутай найзалвал хамгийн сүүлийн танцыг чинь харамсах үгүй тайлаад л авчихна. Харин чи сэтгэлийнхээ мөрнөөс нь зурч харахгүй болтол сурах зов. Чамтай зүг хүн шиг амьдрахыг чамлан дахин заа. Сэтгэл бол чиний хатан бас боолчин. Сэтгэл бол чиний охин бас ажилчин шүү. Сэтгэл гэдэг заавал тэмүүлэх ёстой өдөр шөнө өглөө өдөршгүй зовних үүрэгтэй.